Хилтэй санаж нэгэн дусан хүү үргэлжинэн хөгжилтэй нэгэн уснаа хүү хариуцлагатай бацаагсан хатуулаа бүхний эхлэл энэрэнгүй хамгаалж төсөлөд шидэт намар айлан тунглаг ертөнд тэднийг өгтөн дусал бүрт амьдрал би дугадуулаад хамтайлээ ос амьдрал тэтгнэ ос гэрэл түгэнэ харибэр хамгаална хамтдаа гэрэлнэ ос амьдрал тэтгнэ ос гэрэл түгэнэ харибэр хамгаална хамтдаа аяцгай. Томмотгүй бидний хүсэл биелэх болно. Томмотгүй бидний хүсэл. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Өнөөдөр та бүхэндээ би маш нэгэн сонирхолтой баримтыг хүргэн мэдээг эхлүүлэхэд бэлэн боллоо. Ердөөнийг бага оврын тэргийг угаахад 80-аас 150 литр цэвэр ус зарцуулдаг байна. Юу? Бүр цэвэр усаар угаадаг гэж юу? Бид нар та Юм хэлсэн үү? гайхалтай шин Машиныг ундны усаар угаадаг гэж шít. Өөр орлуулах юм байдгүй юм бах та. Гэхдээ энэ хувцас угаасан ус яг хаагуур дамжаад хаашаа очдөг юм бол? Харин тийм бас аяг угаасан ус усанд орсон ус гэдэл би зассан ус гэд ер нь хаашаа явдаг юм бол? Нэгэнд усны тухай ярьсан юм чинь Oh my god. Танаа ертөнц бүр цэргүүдтэй эргүү. Юу? Ямар гоё юм бэ? За тэд бол цэвэрлэгч цэргүүд. Тэд төрөл бүрийн спортоор бэлтгэгдсэн тулааны өндөр чадвартай гээл бод. Хөөх, ямар мундаг юм бэ? Ямар спортоор бэлтгэгддэг юм бол? Жудо, чөлөөт бүх холбогдлоо, кунпу, карате, үндэсний бүх гэдэл. Их олон л доо. Үндэсний бөхөө. Бид нар тусалтай ч барилдаж болох уу? Чи барилддаг юм уу? Оо, бэнштэй. Хөдөө уугинд очиод л айлын хүүхдүүдтэй барилдаж үгүй шүү дээ. Сэлбэ бараг л ундгүй үеийн хүүхдүүдээс хамгийн мундаг нь. Би бүр таарснаа хавирдаг, хаарснаа хамдаг айхтар байхгүй юу? Наа зүгээр шавтай халах дөрөөр танихгүй ингэж байхгүй. Гэхдээ өнөөдөр барилдах хүс асуулах хоёрт таагүй өдөр гисэн. Юу хажуугаар чинь зүрчхөө. Төгшүүр бүгд бэлэн байдалд. Мохрын мангасууд ойртож байна. За хэдүүлээч дээр очиод байж ах уу да. Зураг зодоо хоёрыг холоос гэдэг баха Очиж туслах хэрэгтэй юм шүү дээ. Байлт л да.
Санаа зовох хэрэггүй дээ. Энэ бол тэдний өдөр тутмын ажил ахгүй юу? Зүгээр харчи. Хатаа бүр будаа болгоно. Ячва. Цэвэрлэгээний эхний шат амжилттай. Сая би яасан бэ? Нэг л сонио өөр итсэн гайг болчих юм. За, энд бол хүнд бохирлоос салгадаг хамгийн ихний хэсэг. Бохрын мангасуудыг бохир өндөрнөөдөө салгаж байгаа хгүй юу? За, бүгдээрээ дараагийн хэсгийг үздэцгээе. Бид энд бохирдсан дуслуудыг муу буруу бодлоос нь салгаж ариустгаа гэсэн үг. Тэр хин бэ? Өнгөрснөө тавьж явуулах хэрэгтэй. Өөрт нь алдсан бүх муу муухайгаа сэгсэрч хайцгаа. Бүгдээрээ нүдэн анаад намайг дагаж хэлээрэй. Одоо намайг дагаад хэлээрэй. Би бол ариун дусал. Муухай бүхнээ таягдан хайж байна. Охайс. Энд юу болоод байна? Сэтгэлийн ариусл болж байна да. Ингэж л бас дахиж цэвэр болдог байх нэ. Супер! Дахин цэвэрсэн учраас бид тэднийг даацуу гэж нэрлэдэг юм. Жилд бид 18 сая метр куб даацуу усыг гаргаж авдаг гэж боддоо. Та нар бодлоо. 18 сая метр кубус. 1 метр куб 1000 литр ус гэхэр чинь 18 тэрбум литр ус гэж юу? Чи зээжэр ямар мундаг боддий? Би ч бас тийм хариу гаргасан л та. Энэ даацууг тийгээд юунд ашигладаг юм бэ? Их зөв асуулт байна. Энэ бол даацуу дамжуулах хоолой газрын зураг. Бид нар ийм урд шугам татаад 3-4-р цахилгаан станцыг хүргэхөөс дамжуулдаг гэд боддоо. Цахилгаан станцыг хүргэн гэж юу гэсэн үг юм бэ? Товчхондоо л цахилгаан станцыг хүргэх ус байж ич хүмүүс тог ашиглах боломжтой болдгоо гэсэн үг. Юу вэ? Тог хүртэл устай холбоотой байдаг хэрэг үү? Би ёстой мтээгүй юм байна. Мэдээж авахд илүүдгүй мэдээл байгаа биз? Тийм бэ. Баярлалаа усгаан. Сайн бацхан мод бодлоос сална. Уур биеийг зовоно, уул морийг зовоно, бохир туслыг зовоно. Тэгэхээр та намайг дагаад нүдэн анаад дагаж хэлээрэй. Ус сингэг ус ундаа болох эрдэнэс дуусал жижигхэн дэлхийд хэрэгтэй шүү. Усаа хайрлацгай, усаа гамнацгай, дуусал бүрийг хадгалцгай, дэлхийгээ хамгаалцгай.